бүрэл хүүхэд насандаа эргэж очиод сургуульдаа суралцах нандин мөрөөдлийг дотроо тээдэг. Түүнчлэн заримдаа кинон дээр гардаг ер бүсийн сургуулиудыг сонирхож үнэхээр байдаг бол суралцах юмсаг хэмээн нууцхан хүсдэг. Тэгвэл та бүхэндээ үнэхээр байдаг эсэх нь эргэлзмээр ер бусын 10 сургуулийг танилцуулж байна. Ирээдүйн сургууль. Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфи хотод байх ирээдүйн сургууль нь анх 2006 онд байгуулагджээ. Тэрхүү сургуульд оюутан сурагчид нь ном сурах бичиг, дэвтэр зэрэг хичээлийн хэрэгслүүдийг мартдаг гэхэд болно. Учир нь тэд сургалтын хөтөлбөрөөр цахим орчинд тулгуурлан бэлтгэдэг бөгөөд сурагчид нь ч үнэхээр сэтгэл өндөр байдаг гин. Түүнчлэн математикийн хичээлийг OneNote програм дээр заадаг байна. Тунчиг сонирхолтой хичээлүүдийг сүүлийн үеийн сургалтын арга барил дээр тулгуурлан заадаг тул жилээс жилд эсэгчдийн тоо нэмэгцээр байгаа. Гэвч сургуулийн босго оноо өндөр, дээр нь төлбөр ихтэй учраас азтай, одтой аавын хүл сурдаг гэж хэлж болох үс юм. Агуйн сургууль. Бүгд найрамдах Хятад ард улсын Гужао мужийн Миао тосгонд байдаг агуйн сургууль нь сургалтын орчин, боловсролын төвшний хөгжлөөр харьцангуй бага учраас хамгийн муу сургуулиудын нэгт тооцогддог байна. Учир нь Гужао муж нь Хятадын хамгийн буураа мужуудын нэг бөгөөд засгийн газраас нь ч төдийлөн анхаардаггүй. Тиймээс тус сургуулийг тосгоны ард түмэн өөрсдийн хөрөнгө чинээ боломж бололцоогоор үүсгэн байгуулж анх 1984 онд ашиглалтанд оруулж байжээ. Энэ маягаар үйл ажиллагаагаа явуулсаар 2007 онд сургууль хаагдаж шинэ барилгад хүүхдүүдийг суралцуулах болсон байна. Учир нь цаашид энэ хэвээрээ байх нь газар хөдлөлт, байгалийн гамшигт өртөх өндөр магадлалтай хэмээн үтсэн дуршин. Биеийн үнэлэгчдийн курс. Испанд биеийн үнэлтийг хуулиар зөвшөөрдөг. Тиймдээ ч тус улсын Валенсия хотод Трабажо нэртэй мэргэжлийн биеийн үнэлэгч бэлтгэх сургууль байдаг ажээ. Мэдээж хугацааны хувьд их сургуулийнхантай адил удаан биш, ердөө 7 хоног үргэлжилдэг тул биеийн үнэлэгчдийн курс гэж нэрлэж болох аж. Төлбөрийн хувьд 120 орчим долларын үнэтэй байдаг бөгөөд биеийн үнэлтийн түүхээс эхлүүлээд түүнийг хэрхэн бизнес болгох талаар ч мөн заадаг байна. Суралцагчид өдөр бүр 2 цагийн секс тоглоомыг хэрхэн хэрэглэх, Кама Сутрагийн байрлалуудыг хэрхэн турших, үйлчлүүлэгчтэй хэрхэн 100% сэтгэл ханамжийн баталгаа өгөх зэргийг заадаг юм. Ил сургуулийг хэтэрхий задгаа нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлсэн, биеийн үнэлтийг дэмжсэн гэх шалтгаанаар хаасан ч удалгүй хэвийн ажиллагаанд орсон байна. Хар тамхи тариалах сургууль. Голланд улсын нийслэл Амстердам хотод байх Канабис коллежийн ажилтан Ричард Ли хэмээх 2007-оос 2012 оны хооронд Оскердам хэмээх их сургуулийг нээжээ. Тус сургууль нь анх 2 мужид салбартай байсан ч 2012 оны 4-р сард нэгдсэн байна. Сургуулийн хөтөлбөрт марихуаны төрлийн бүхий л ойлголтыг оюутнуудад өгдөг бөгөөд сурагчдад 14 хоногийн эсвэл төрөвчлсөн хөтөлбөр болох 4 өдрийн 8 цагийн хичээлийг сонгон суралцах боломжтой гэнэ. Түүгээрээ хүмүүс хар тамхины нөлөө хор уршгийг ойлгох зорилготой юм байна. Тус сургуулийг одоогийн байдлаар 20,000 гаруй оюутнууд төгсөөд байгаа гэнэ. Байгалийн сургууль. Америк нэгдсэн улсын Калифорни мужийн цөлд орших энэхүү сургууль нь ирээдүйн чадварлаг эрүүл ажиллах хүчнийг бэлтгэх зорилготой. Хүнчлэн элдв гаруудаас интернет арх согтууруулах ундаа зэргийг хоригддаг учраас оюутнууд зөвхөн амьд байгальтай харьцах, хичээнгүйлэн хар бор ажил хийж сурдаг байна. Тэд сургалтынхаа хугацаанд ферм аж ахуй газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн талаар өндөр мэдлэгтэй болохоос гадна ариун туршлагатай болж төгсөх юм байна. Тухайн сургуулийг төгссөн оюутныг албан газрууд авах өндөр сонирхолтой тул эсэгчдийн тоо жилээс жилд нэмэгцээр байгаа. Практик зурилсан сургууль. Тус сургуулийг 1912 онд Рудольф Стейнер хэмээх ир үүсгэн байгуулсан бөгөөд хүүхэд бүртээ сургалтын өөр арга барилаар ажиллахыг эрхэм зорилго болгодог байна. Учир нь хүүхэд болгон давтагдашгүй мөн чанартай учраас тэдэнд нэг аргаар заах нь утгагүй зүйл хэмээжээ. Тэд хүүхэд бүрийг зан ааш, арьс өнгө зэргээр нь хуваарлан бүлэг болгож тус бүртэн тохирсон арга барилаар хичээлийг заадаг. Сонирхолтой нь энэхүү сургууль нь цахим технологи бос байгалийн модон тоглоом, органик бүтээл гэх мэт зүйлсээр сургалтаа явуулдаг байна. Мөн хүүхдийн сүүн шүд унаж дуусгаад бүрэн уншиж бичиж сурсан байх ёстой гэсэн дүрмийг баримталдаг. Сургалтын хамгийн шахуу програмаар ажилладаг гэнэ. Шулмын сургууль. Салем хотод байрлах The Witch School нь 2001 онд байгуулагджээ. Сургалт нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд хэдийн 40,000 гаруй оюутан сурагчтай болсон гэнэ. Дадлагын үед оюутнууд цугларч хар шид, шивжлэг гэдэл шулмтай холбоотой бүхий л зүйлсийг сурдаг байна. Тэрч бүхий л сургуулийн захиргаанаас шулан болон далдын хүчтэй холбоотой элдв зан үйл ажиллагааг жил бүр явуулдаг гин шүү. Эрхчлөөг эрхэмлэгч сургууль. Тус сургуульд ямар нэгэн тогтсон сургалтын хөтөлбөр гэж байдаггүй. Сурагчид хичээлийн хуваарийг өөрсдөө зохиож, орох хичээлэж өөрсдөө бий болгодог. Тиймээс хүсэл сонирхлоороо нэгдсэн хүүхдүүд зохиосон хичээлийн хөтөлбөрөөр суралцдаг гэсэн үг.
Хүүхдүүдийн зарим нь тоглож байхад зарим нь хүссэн номоо уншиж, зарим нь бүр унтаж байдаг. Энэ сургууль гэрийн даалгавар шалгалт, дүн гэсэн ойлголт нэг ихэн ч үгүй. Сургуулийн зорилго нь сурагч бүр өөр өөрийн сурах арга барилаа олж авч, ирээдүйн амьдралынхаа замыг тодорхойлоход туслах юм гин. Шидэтний сургууль. Harry Potter кинон дээр гардаг Hogwarts-ын сургууль бодит амьдрал дээр байдаг гэвэл та итгэх үү? Энэ сургууль нь Америк нэгдсэн улсын Калифорни мужид байрладаг бөгөөд сургалтын хөтөлбөрийн хувьд Hogwarts-тай тун төстэй. Учир нь сурагчдыг хүсэл сонирхлоор нь дөрвөн хэсэг болгон хуваадаг. Харин тэдэнд хар шид шившлэг, домын хүүгэлдээ хийх, шидэд тарин заах гэх мэт хичээлүүдийг ордог байна. Гэрийн сургууль. Өдөр бүр тогтмол цагт хичээлдээ явахгүйгээр хүүхэд багчууд гэртээ эцэг эхийнхээ тусламжтай хичээлээ давтаж, тоглож наадах гэр сургууль байдаг аж. Америк нэгдсэн улсын ихэнх сургуулийн системд иймэрхүү гэрийн сургууль байдаг бөгөөд тэд ийхүү өөрсдийн арга барилаар суралцаж, хожим шалгалт өгдөг байна. Гол төлөв хөгжлийн бэрхшээлтэй Дауны синдромтой хүүхдүүд ийм аргаар боловсрол олгодог байна. I know.